Өнөөдрийн бичлэгээр хүслэгэн блог стортер гарсан шинэ FTT бүх зүйлүүдийг туршиж бүх зүйлүүдийг хийж үзсэн байгаа. За тэгээ бичлэг хийсэн юм заавал like болон subscribe дараарай. Та нар subscribe дарж бичлэгийг үздэг хүмүүс маш зөвхөн байт юм байлээ. Тийм болохоор та бүхэн заавал like болон subscribe дараарай guys please. Үнэхээр чин сэтгэлээс гуйж guys заавал like болон subscribe дараарай. За тэгээ бичлэг дуусна үзээрэй guys enjoy the video. Окей, өмнөх бичлэгнийхаа give ялгчаа тодорхойлцгаая. 3 2 1 boom. За хамжав тэнгис тодорлоо. Let's go. The Roblox нэр Noob Pro Tower зураас End 1 гэдэг нэртэй юм байна. За тэгээ одоо шууд request явуулаад одоо онлайнхан бол ардаас нараа шууд өгцгөөе. За харамсалтай манай хүн маань request явуулаагүй бас дээрэс нь онлайн биш байна. Тийм болохоор манай хүн маань энэ бичлэгийг үзэж байгаа юм бол заавал миний request-ийг аваад над руу чат хийрээ. За тэгээ магадгүй дараагийн бичлэг дээр ялагчтай шагналын өгж байгаа харуулах юм шиг байна. За тэгээ өнөөдрийн бичлэгийн giveaway-д маань хоёр шиг lighting fruit бол нэг Zuner fruit байгаа. За тэгээ та бүхэн giveaway-д оролцохын тулд эднийг заавал биелүүлээрэй. Тэгээ хамгийн гол нь like болон subscribe шүү guys. Like болон subscribe дарааг бол та нар бүр орч чадахгүй. Тийм болохоор заавал like болон subscribe дараарай. Yes, за тэгээ бүгдэнд нь амжилт та бүхэн дэвчээртэй үлээгээрээ дараагийн бичлэг дээр тодруулах болно. Ерөөсөө стример дээр guys тодруулахгүй шүү заа юу. Тэгээ зарим хүмүүсүүд нь стримерийн доор ямар scam бэ, giveaway яач байдгийг зөндөө асуугаадсан guys. Бичлэгэн дээр зарласан бол дараагийн бичлэгэн дээр л тодруулна шүү заа юу guys. За тэгээ бичлэг рүү орцгоё. За хүслэгэн блог стort руу ороод ирлээ. Бидний удаан үлээсэн lighting effect маань гарсан байна. За тэгээ энэ хүү lighting effect дээр эдгээр зүйлсүүд гарсан байна. The lighting fruit, fishing job, summer gacha. За тэгээ цаг болгон явагдах lighting strikes гэдэг event байна. За тэгээ potion болон crafting. За тэгээ max level бүр 2750 руу орсон байгаа. За тэгээ new underwater island гэдэг нь одоо бүр цоон шин усан доор харал гэсэн үг. За тэгээ гол inventory reward, friendship XP bonus continues. Тийм ээ маш удаан үлээсний Steam апдейт гарсан байна. За тэгээ та бүхэн мань энийг харж иж магадгүй энэ одоо яг юу юм бэ? Апдейт гарчаад дахиад юу энэ хажууд нь red hat event гэж гараад ирсэн мэ гэж гайхаж магадгүй. Logs root маань бүхэл бүтэн 6 долларыг дараалж 7 хоног болгон event апдейт бөмбөгдөх нэ. За тэгээ би энэ чи та нарт ямар event апдейт гарахыг харуулчих. За тэгээ энэ бол мэдээж дараа 7 хоногийнх red hat event-ийн апдейтны одоо мэдээлэл нь байгаа. За тэгээ энэ яг юу гэсэн үг вэ гэхээр энэ гарсан lighting effect маань бүр бүхэл бүтэн 100% бүтэн гараагүй зүгээр нэг л хэсэг нь гарсан гэсэн үг 6-ны 1 нь. Yes, автотууд маань нэг иймэрхүү байна. За тэгээ хэдүүлээ шинээр орж ирсэн зүйлүүдэд туршиж үзцгээе. За тэгээ хамгийн ихэнд lighting fruit байна. Өмнө ramble fruit байсан. За тэгээ ramble fruit маань rework-оор lighting fruit болсон. За тэгээ мөн адил admin panel дээр нэмэгдсэн байгаа. За тэгээ admin panel дээр дөрвөн одоо нэг quest гэх юм уу нэг даалгаврууд биелүүлснээр одоо илүү хүчрхэг болгодог. За тэгээ өмнө болохоор Ramble V2 болгож ирсэн хүмүүсүүдэд нь одоо энэ гурыг бүр автоматар өгч байгаа юм байлээ. Тэгэхээр ер нь бол өмнө Ramble V2 болгож ирсэн хүмүүсээ заавал энэ гурыг биелүүлэхгүй зүгээр шууд автоматар зүгээр мастрыг нэмсэн байхад эдгээр нь ороод ирнэ гэсэн үг. Харин энэ дөрөвдүгээр даалгавар нь Ramble fruit-ыг идчихэж болгод юм байлээ. За би тэгээ Ramble fruit-ыг яг одоо та нарын өмнө идэж болгож үзүүлье. Окей, идчихлээ. За тэгээ ер нь бол хичнээн perm lighting-тэй байсан ч гэсэн заавал энийг биелүүлэхийн тулд идэх хэрэгтэй юм байлээ. За бийсэн менюнийг хараад та да. Come on. Биелэр би нэг TikTok-оос л үзсэн шүү дээ. За тэгэлгүй явах те. Бийсэн. Oh no, guys, шинэ гарсан арлын NPC-гээс ундаг зүйл юм байна шүү дээ. Тэгвэл хэдүүлээ guys, бичлэгнийхаа төгсөлд энийг туршиж үзье заа юу. Одоо хэдүүлээ lighting fruit. За манай lighting fruit маань tap 1 буюу mouse нэгтэй болсон байлээ. Яа, иймэрхүү mouse нэгтэй болсон байна. Пум пам бам гэл яа. За тэгээ mouse нэгнээс holdтэй. Яа, бас сүрдмээр. Яа, манай lighting fruit ийм болсон байна. Йоо, crazy. Бам. За дараачихын Z skill. За манай Z skill маань нэлээд олон төрөлтэй юм байлээ. За Z skill-ийг зүгээр хоолдлохгүй явуулъя зөө юм аа. Ингийн гутлын одоо артлынхаа ор босоо нэгийг аваад явуулна. Маа. Ингээд ор босоо нэгийг аваа явуулж байгаа. За тэгүн гутал нь одоо хагас хоолдлон зөө юу. Жохоо хоолдлоо тавина. Тэгүн гутал том бөмбөлөг очиод байгаа. Тэгэд нэлийн хоол явна. За тэгүн гутал дараачих нь болохоор удаан хоолдлон. Удаан хоолдлоо тэрхээр юм луу гараад ирнэ. За тэгээ луу гараад ирээд ингээм одоо хоолдлож байгаагаа тавихаар шууд өөртөө хамт явна зөө юу. За тэгээ ер нь бол хүн урдчин байж байгаа юм бол ингээ хүнээ ингэж одоо барьж аваад ингээ зулгаагаад ер нь бол станд нь. За би одоо та нарт ямар нэг NPC дээр очиж үзүүлээ зөө юу. За хоолдлоо. Хоолдож байгаад маа. Yes. За энэ нас одоо ингээд бас combo mombo ихэд бол
нилээн хэрэгтэй болж байгаа мó гэж бас би харсан. Өмнө одоо Z-skill чи нэг яадаг үлээ зүгээр л нэг одоо нэг ийм юм явуулдаг байсан шүү дээ. Ер нь бол иймэрхүү дөө. Одоо болохоор бүр юм те юм комбодох юм боломжийг гаргаж өгч гинөө гэдэг чинь нөгөө нэг амар рамбл ашиглаад байдаг хүмүүст бол бүр их том боломж олдож байгаа гэсэн үг. X-skill Thunderstorm. За Thunderstorm маань яг яадаг вэ гэхээр нилээн том даваа талтай болсон байлээ. За ямар тач бол хэдүүлээ үзэмж өдрийг харцгаая. Хийлээ. Бам 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 бам. Ингэж бууж ирдэг болсон. За нэг даваа тал нь юу вэ гэхээр тэнгэр дээр одоо ингэж одоо өмнө X ихэд ингэ шууд ингэ доор газар ингэ хүрдэг байсан шүү дээ. Одоо бол тэнгэр дээрээ хийдэг болсон мөлий. Одоо харж. Бам хардаа тэнгэр дээр хийж байгаа сте guys. Йоо энэ бол бас нилээн том даваа тал болсон юм гэж би бол хараад байгаа. C skill. За C skill ихлээд хэдүүлээ харцгаая. 3 2 1 хийсэн. Йоо. Надад бол энэ C skill бүр урд өмнөхөөс бүр хэд 1000 дахин илүү гоё болсон юм шиг санагдаад байгаа. Угаасаа энэ харагдах байдал мэйл ер нь бол тэр чигээрээ л гоё болсон бэлээ. За тэг муу адил C skill маань агаар дээр хийж болдог болсон бэлээ. За тэгтээ би өмнө яг болдог байсан нэг санахгүй байна. Бараг болдоггүй байсан байхаа. Ихтэй ямар тач бол агаар дээр хийж болж гин. Одоо би танд харуулъя. За тэр дээр хий мэ. Бүүм. Одоо зүгээр ингэж явж байгаа л тэг хүн өөжлөө гэж бодъё зөө. Тэгэл энэ хан мантай ойрхон явж байгаа юм бол зүгээр C-г хоолдолж байгаа л мэ хийхэд зүгээр бүүм дуусаа. Тэгэл ардаас нь ингэж очиод комбо гээл GG. V-skill. За V-skill манаас нилээн гоё болсон бэлээ. Бас дээрээс нь V-skill-ийн маань хурдан илүү нөгөө нэг эрх хурдан илүү хурдан болсон юм шиг санагдсан. За эхлээ хоолдолж үзье. Окей, ёо. Яг гихцдээ ши харуулаартаа ингээ харанхуулаад. Ёо, амар уу guys. За шууд дэшээ хэлээ мэ. Хардаа guys амар хурдан бууж ирж байгаа сте. Өмнө нь болохоор амар удаан бууж ирдэг байсан. Энэ удаа бол rework-ороо бүр амар хурдан бууж ирээд байгаа юм шиг надад санагдсан. Хэдүүлээ дахиад нэг үзцгээе. За одоо хэдүүлээ шууд хийзээ юу. Мэ. Харж гинүү guys. Ёо, бүр ингэж дэлбэрдэг байсан юм уу? Damn, би энэ мэдээгүй шүү дээ. Одоо л анзаарч шүү дээ. Ёо, галзуу. За тэгээ та нар бас харсан байх. Айгүй урдан бууж ирж байгаа. Өмнө нь бол бүр арай л уддаг байсан шүү дээ. Нэг бараг баримжаал бол нэг 2.5 секунд ч юм уу те. Одоо бол нэг 1.5 секунд ч болсон юм шиг нэг тэгж харагдаж байгаа. Би скол нэг тим амир сонин мэдэрч хараад байна уу. Та нар бас комент сэг дээр бичээрэй. Надад л одоо хурдан болсон юм шиг мэдрэгдээд байгаа. За тэгээд дараачих бол бас нилээн том өөрчлөлтөө F skill. Dash маань бүр 4 болоод өгсөн байлээ. 1 2 3 4 ёо. Өмнө зүгээр 3 байхад л хангалттай явдаг байсан. Одоо бүр 4 guys. Юу гэж байгаа юм бэ? Crazy. Сурталчилгааны завсарлага. Waka Game Store. За тэгээ Waka Game Store маань Roblox-ийн бүгд төрлийн Game Pass, Roblox Fairfruit-ийг маш хямдхан зардаг газар байгаа. Жишээлх юм бол та энд харагдаж байгаа зургаас харж болно. За тэгээ та бүхэн page руу follow-даараа худалдаа авалт хийгээрэй. За тэгээ бичлэг рүү эргэж орцгоё. За тэгээ Lighting Fruit маань нэг гимэрхүү байна. За одоо би тэгээ та нарт admin panel дээр skill сайжруулбал ямар болдог, ямар өөрчлөлт ордог гэдэг би та нарт одоо харуулъя. Admin panel дээр нийтдээ 4 даалгавар байгаа. За тэгээ 4 даалгаврынхаа хамгийн ихнийх нь 200 mastery-тэй болж биелүүлэх боломжтой болох юм байна. За тэгээ хамгийн ихний даалгавар нь болохоор type skill-ээр 25 NPC-г одоо устгах хэрэгтэй юм байна. За тэгээ 25 NPC-г устгаснараа ямар өөрчлөлт орох вэ гэхээр захилгаан бөмбөлөг хурдан сэргэгдэнэ гинэ. За одоо энэ одоо миний ард байгаа энэ орбод илүү хурдан сэргэгдэнэ гинэ. За одоо би ингээ ашиглалаа. Z-skill-ээр ашиглалаа. 1 2 бараг 3 4 секунд болоод байгаа юм шүү тий. За одоо яг тоолъё зөө юу. 1 2 3 4 4 секунд тань. Окей. За тэгээд ер нь бол admin panel дээр энийга идэвхжүүлээгүй оруулаагүй байх юм бол магадгүй нэг 5 6 секунд байж бас магадгүй. За би дахиад хэлье guys. Өмнө Ramal Void хийжсэн байх юм бол одоо энэ Lighting Fruit-ийн admin panel ихний 3 одоо даалгавар автоматар биелэгдэж шүү guys, окей? За тэгээ хоёрд нь 300 mastery-тэй болж иж нэгдэн. За тэгээд 30 Electric Furnace-ыг алж иж биелэх байгаа. За тэгээ өөрчлөлт нь гэх юм бол би та нарт одоо шууд харуулчихъя. За X skill-ийн гол дээр чи үүл гарч ирнэ. За тэгээ энэ үйл рүү нь одоо хэдүүлээ энэ одоо Z skill-ийн Orbo хийгээд өгөх хэрэгтэй. Тэгвэл илүү одоо удаан явна гэсэн үг. Ерөнхийдөө бол Z skill, X skill-ийн combo гэх юм уу? За тэгээ одоо хэдүүлээ хийж үзье юу. За мэ. Одоо шууд ингэ үйл рүү ингэ Z-ийг хийгээд өгөх хэрэгтэй. Бөмбөлгүүд явуулаад өгөх хэрэгтэй. Дахиад явуулаад өгөх хэрэгтэй. Ерөөсөө зогсолтгүй явуулаад өгөх хэрэгтэй. Yes. Амар одоо үргэлжилж байгаа сте guys. Yes. За ингэ дуусч байна. За одоо хэдүүлээ энгийнээ харъя зөө юу. Мэ хийсэн. 1
2 ерөөсөө нэг 2-3 секунд л орж байна. Тэгээд одоо энэ Z орбуудаа хийж байгаа бол нэг батны нэг 8 секунд болох байхаа. За одод бол яг тоолж үзье зөө юу. Хийсэн 1 2 3 4 5 6 7 8 9 секунд. Yes, ийм удаан хийгдэж байна ёо. Энэ бол W байгаа сте guys. Тэгээд тартаа би бүр нэг амар санаа бодож олсон зөө юу. Яг пивидж байгаа тартаа нэг хүнийг бариад авсан байгаад баг 8 секунд станхан гэсэн үг штэ guys. Тэгээ эн чинь бүр дэмэжлэн guys. Ёо, энэ бол бүр арай л өвгүй стана guys. 3-т нь 400 мастертай олж иж нэг байгаа. За тэгээд яаж бэлгөө гэхээр нийтдээ 200 удаа энэ одоо артлынхаа энэ бөмбөлгөө ашиглах юм байна. 200 удаа юунд чамаагүй ингэж үрж ашиглана. Ингээд нэг ашиглагдсан, хоёр ашиглагдсан. Ингэсээр хагаад 200 удаа ер нь бол Z-ийн скиллээ хийн гэсэн үг. За тэгээд ингэж хийснээр ямар өөрчлөлт орох вэ гэхээр Z скилл чинь одоо ийм болж байгаа. Хоолдлонгууд ийм луу гарч ирж байгаа. За хэрвээ энийгээ хийгээгүй байх юм бол ингэж удаан хоолдлоод луу гарч ирэхгүй шүү guys, окей? За тэгээ ингэж луу гарч ирснээр та нар яахыг мэдчихэж байгаа би та нарт харуулсан. Мэдээч ингээ хүнээ барьж авч стандаж комод нь. За дөрөвдөх буюу хамгийн сүүлийнх нь 500 мастер дээр нэгдэх юм байна. За тэгээ хэдүүлээ энийг дөнгөж сайхан бичлэгэн дээр хийсэн байгаа lighting fruit дээр дааш надаа нэг хэрэгслэн байгаагүй. За тэгээд одоо би та нарт ер нь бол яаж хийдгийг би харуулъя. Гэхдээ миний хол хийгдэхгүй. Гэхдээ би яаж хийхийг одоо би та нарт заагаад өгье. За X skill-ийг хийлээ. Дээр нь гарсан үйл рүү Z-ийг хоолдлоод луугаа явуулна. За тэгэхээр энэчнээс нэг юм луу муу гарч ирээл нэг юм монор болох юм шиг байна ли ямар тааж. Тэгээд би одоо бичлэгнийхаа төгсгөл шинэ арал дээр очихороо шинэ аралынхаа NPC-г зодож жалаад тэрийгээ авчаад бичлэгнийхаа төгсгөлд үзүүлцгээе. Үзүүлцгээе гинэ үзүүлъя. Би дандаа яагаад нэг юм төгсгөлийн хувийг ингэж сони хэлт юм бол. За тэгээд lighting fruit маань нэг иймэрхүү байла. Та бүхэн comment section дээр биччихүүлдээгээрээ W байлуу гэдгээ. Миний хувьд бол W байла. За тэгээд дараагийн зүйл бол fishing job. За хэдүүлээ фишлэхин тулд эхлээ Port Town руу явах хэрэгтэй. Portland-аас ингэж одоо гарч ирж одоо арлуудын харагдах байдал дизайныг амар гоё ойлгосон байна. Nice. Айгуу цэвэрхэн гоё тодорхой харагдаж байна. За хэдүүлээ одоо Port руу явах хэрэгтэй. Окей. Татаад аваа яв. За аваад ирлээ. За Port дээр ирэнгүүт хэдүүлээ яг Port-ийнхоо энэ газар одоо зүүн талд нь энэ газар хурж ирээд энэ ч нэг fisherman гэдэг хүнтэй ярих байгаа. За би тэгээд яриад энэ одоо Родын одоо уурга авцсан байгаа. За тэгээд та бүхэн минь ярихаар одоо өдөөс чи нэг бага юм хэлж байгаа л нэг tanks гэн тэгэл tanks дээр дарангуутлан та бүхэнд fishing одоо байт 10-ыг өгнө. Тэгээд fishing rod өгнө. Тэгээд fisherman гэдэг title өгнө. За тэгээд tanks дээр дараа юмнуудаа авчаар та нарт иймэрхүү зүйлс харагдана. За тэгээд shop дээр дарангуул хамгийн дээр нь buy bet гээд байгаа. За buy bet нь яг яадаг вэ гэхээр ер нь бол чиний уургыг ажилуулах одоо зүйл гэсэн үг. За дээш ороод ер нь бол авахд аюу амархан. 10-ыг авахд ерөөсөө $1000. Yes ингээл авчна. So easy. Тэгээд ер нь бол нэг удаа ингэж уургалахад бол нэг нь одоо шаардагдана. Oh no, унчлаа. Ингээд нэг удаа шитгэд бол нэг байт ашиглагдана. Yes, тэгээд ер нь бол яг fishтэй ер нь бол яг адилхан. Одоо ингэж жоохон хүлээж байгаад come on ява бишигээд авчин. За тэгээ маус нэгээ дарна. За тэгвэл одоо skill байгаа зөө юу. Энэ одоо родонд чинь. За тэрийг дарах юм бол илүү хурдан гүн. Тэр доотлын ногоо нь илүү хурдан гүн. Yes. За тэгээд ийм загас авчлаа. Бас нэлээд давгүй том загас авлаа. Тэгээд энэ загаснуудаа одоо авсан загас эдрээ одоо индексээр харж болно. За орлоо шууд энэ хоёр дахь дээр нь дарлаа. Look guys. Нийт 37 загас байгаа. Би тэгээ 37 загасынх нь бараг талын шахуу авцсан байна. Тэгээд дарангуутлаар энэ загас хэдэн килограммаас хэдийг одоо унгаасан гэдгийг харж болно. Yes. Энэ насаас давгүй таалагдсан. Guys, нөгөө lighting event болоод шүү дээ. Тийм биш үү? Болоод шүү дээ. Окей. Гэсэн чинь энэ чи NPC алга нөө мэши яваарэ. За би тэгээ одоо та нарт болж байгаа дээр нь яг гоё тайлбарлаад үгүй. За lighting event бол арал болгон дээр болд юм билээ 10 минутын хугацаатай. Тэгээ цаг болгон гэсэн чинь цагны ачуу. Ашиг байна. За энэ lighting event нь яг яадаг вэ гэхээр цаг болгон болдог 10 минутын хугацаатай. За тий хардаа эднэр сая цохиулчлаа тогно. За тогон цохиулаад яадаг вэ гэхээр хардаа нарт электрик гэдэг юм бичиг гарч ирнэ. За тэгээд электрик гэж бичиг гарч ирсэн одоо NPC-г одоо зодоод алах юм бол бүүм самар токен өгнө. Ер нь бол
Би өмнө хэдийг аваад байлаа. За 24-өөс 31-ийг л өгөөд байлээ. Yes 24-өөс 31-ийг өгөөд байлээ. За тэгээд энэ нь болохоор C болгон дээр өөр юм бэлээ. C3 дээр 24-өөс 31 бол C1 дээр 16 мурга өгөөдсөн. Yes. Тэгээд C2-ыг бол сайн мэдэхгүй байна. Гэхдээ ер нь бол 20-мөр өгөх байх гэж би бодож байна. За тэгээд гол нь guys тогон цохиулж ална. Тогон цохиулсныхан дараа ална. Одоо энд бодвол тогон цохиулаагүй байна. Тогон цохиулаагүй байхад нь алах юм бол одоо орохгүй. Бам тэр ингээ орохгүй. Заавал одоо ингээ тогон цохиулах нь үлээн доошлуулад. За тэгээд одоо тогон цохиулчлаа. За тэгээд тогон цохиулсныхан дараа нь заавал алах шүү. За guys тэгэхгүй бол өмнө харсан мэт ээ. Тог нөхгүй. За тэгээд тогон цохиулахаар угаасаа нэрний хажууд ил даваа юм гараад ирнэ. За тэгээд алангууд 33 тог өглөө. За тэгээд энэ токнорыг яадаг вэ гэхээр Summer Gacha дээр очиж fruit дарах байгаа. За тэгээд ер нь бол нэг lighting event-ээс 600-аас 700 токен болд юм бэлээ. Тэгээд 500-аар нь энэ Blocks Road Gacha-гаар fruit дардаг. За тэгээд энэ Summer Fruit дарах юм бол 500 токенороо fruit дарна Summer Fruit. За тэгээд энэнийг дарах юм бол одоо Random Fruit-ыг дарах юм бол яг хуучнараа мөнгө өгөөд дарна. За тэгээд энэ Summer Fruit-ийн ганц давуу тал нь юу вэ гэхээр за нэгт ямар ч мөнгө өрөхгүй ашиглаж одоо дарна. За тэгээд хоёрдугаар гэх юм бол ямар ч Common Fruit унахгүй. За тэгээд бас дээрэс нь Limited Skin-үүд унана. Энэ яг яадаг skin бэ гэхээр Lighting Fruit skin гэсэн үг. Ер нь бол өнгө. Одоо хакины өнгө гэж байдаг шүү дээ. Тэр шиг Lighting Fruit-ийн өнгө гэсэн үг. Одоо ягаан шармаар эдэр гээд бүр тэр чигтээ өнгө нөөцлөгдөнө. Бүх скил нь зинхрээр игдчихвэл одоо ягааны унах юм бол бүгд ягаан болно гэсэн үг. За тэгээд дарцгаая guys. Окей. Йоо ийм амар гоё болсон. За амар гоё. Яа. Purple lighting. Яа, яг нь харагдчихин да. Ямар өргөн болцсон бэ нөхөй? Damn. За нэг front spin-дэг юм маань иймэрхүү болсон байна. За тэгээ энэ ч нэг юм Summer Fruit гэдэг юм гарч ирсэн байна. За тэгээд Summer Fruit-д дарсан бол ардаас нь Random Fruit-д дарах боломжгүй. Аль нэгийг сонгоод дарна. Бум ингээ болохгүй. 2 цаг тутамд аль нэгийг сонгож дарна guys. За тэгээ үргэлжлүүлээ fishing job-а тайлбарлацгаая. За fishing job дээр нэг амар нэг сони юм байгаад байгаа. Би яг автодны маргааш бичлэг хийж байгаа болохоор мэдэхгүй байгаа. Гэхдээ би өөрөөр ойлгоход бол за тэгтээ энэ бараг зүв байхаа. Би ямар ч өөрийнхөө ойлгоснороо би тайлбарлаад өгье зөө. За self fishing ер нь бол бүх загсаа зарддаггүй зөө. Өөрийнхөө авсан одоо бүх загсаа зарддаггүй. Одоо энэ загснаас одоо надад 4 байлаа гэж бодоход нэг нь заавал үлдэнэ. Нэг загснаас нэг нь заавал үлдэнэ. Одоо би танд харуулъя. Сэлдлээ тэгээ дам мөнгө өгөх юм бэлээ. Мэ 45000. Одоо ингээ харахад тардаа давхарлсан ямар ч юу байхгүй байгаас тэ загас. Энэ сая 4 байсан 3 нь одоо зарагдаад нэг нь үлдчихэж байгаа. Yes, inventory заавал нэг нь үлддэм бэлээ. Тийм баг зөв байхаа гэж би бодож байна. Ямар ч тач Google эдэр дээр ямар ч мэдээлэл байгаагүй. Тийм энэ нас нэг шивэртэй гутлаас өгөөд илээ. Би энийг ерөөсөө бас ойлгохгүй байгаа. Бүр Google эдэр бүр хаач юуч байхгүй лээ. За тэгээ хамгийн сүүлээр job stats байна. За тэгээ job stats манай fishing жахтаа явцад одоо нэмэгддэг fishing level-уудыг бол харагдуулдаг байгаа. За тэгээ энэ fishing level нь одоо 50 level болохоор gold rod өгдөг гэсэн. Yes. Би Wiki-гээс уншсан чинь нэг тиймэрхүү юм байсан. 50 level болоод нэг хид хідэн зүйл хийгээд golden rod одоо авах боломжтой юм байлээ. Би тэгэд энүүгээр бүр тусдаа дараа амжилтыг нэ заяа Blocks Road дээр загасчлаа бай дэргээд тэрэн дээр агай гоё ийм одоо fishing тал дээр одоо би бүх зүйлүүдийг нэгээ бүх зүйлүүдийг хийгээ явах болно. За тэгээд энэ доор нь бас хэдэн level-үүд байгаа. Эдгээр нь бас нэмэгдэхээр бас тодорхой хэмжээний бас тэгээ одоо fish хийж явахдаа илүү сайжрах байх. Тийм тэгээд ер нь бол 150 level-ээс одоо 10 дээр явж байна. Би 7% дээрээ. Yes тэгээд fishing job бол нэг имерхүү байна. Би тэгээд одоо дараагийн бичлэг дээр одоо Blocks Road дээр загасчлаа өдр гээд тиймэрхүү бичлэг хийн. Тэгээд тэр бичлэг дээр би илүү дэлгэрэнгүй илүү гоё хийх болно. За юу guys, okay? За тэгээд дараачих нь бол potion болон crafting байгаа. За potion crafting одоо яаж хийх вэ гэхээр inventory руугаа орлоо, wood гэж хүчлээ. За тийм гол нэг юм wooden flag байгаа. За тэгээд тэрэн дээр дараан бол build байгаа. За тэгээд build дээр дарангуут нэг юм гал асах байгаа. Энд ч байна. За гал аслаа дээрээ дарлаа. За тэнгуут л одоо fish kebab, lava potion тэгээ иймэрхүү олон юм potion одоо зүүцэд одоо гарч ирж байгаа. За тэгээд анхандаа бол та нар нэгдэж байгаад бол бүгд харалжиж магадгүй. За тийм байх юм бол та нар одоо ер нь бол загасчлах хэрэгтэй гэсэн авахын тулд загасчлж явах зуунд чинь нэг юм одоо шил гарч ирнэ бодол одоо юугмэр юм бэ тэр одоо шил. За ер нь бол нэг шил гарч ирнэ. Тэгээд тэр шилэн дотроос чинь эднийг одоо крафтлах эрхийг чинь өгнө гэсэн үг ер нь бол. За тэгээд эдгээр хэдүүлээ бүгднийг крафтлаад яадаг нь үзье. Нөө би сая
бүгдийн зардаг жоохон буруутцсан уу? За өнгөрсөн одоо тэгээд ямар ч тач одоо бүгдийг одоо крафтлах гэж үзэн дээ. And boom. За ингээ бүх potion-гоо крафтлсан. За potion-гууд маань хаана орж байна? Potion-гууд маань хаана? Энд ч штэ. За ингээд эднэр бол энэ тоглоомны одоо байгаа бүх potion эзүүлэх гэсэн үг. Хамгийн ихнийх fish kebab. Ийдсэн. Оо, бас өвөрмөц идэх юм байна. Окей, за эн чи бол хугацааг юм байна. Тэгээ бүр амар нөхөх юм шиг байна. За вэй. За би нэг бол туршиж үзег байгаа. Анхудаа туршиж чинь. Элэ нөө зоддоо. Дахиад зоддоо дээ. За одоо аим хараарай guys, аим хараарай. Оо, эдэн надаа ингэ тартаа хувин дуусаад байна шүү дээ. Нэг идсэн байгаад бол хэрэгтэй л юм байна. За одоо аим хэр урд нөхөх нь харъя. Оо, бас нэлээ урд нөхч нэ. Энэ нас нэлээ удаан хэрэглэгдэх юм байна. Даун. Йоо, галзуу. Энэ бол бүр амар юм нөө. Энэ ингээ сайн нэг 4-5 мянган HP-г бол нэг 20%-ийнхаа одоо өөрийнхөө чадамжаараа нөхч шít. Бас амар урд. Окей, энэ бол нэлээд W шүү. W. За next бол fortune байгаа. Next potion. Окей, ууса. За энэ эднэр бол ууса бүгд хугацаатай юм билээ. Уусан 2 минут. За энэ болохоор яадаг вэ гэхээр money drop from NPCs by 20% гинэ. За одоо NPC дээр одоо унах одоо мөнгө одоо drops буюу одоо item-уудын одоо 20%-аар ихсэх юм байна. Окей. Бас боломжийн. За next. Уусан. Окей, 2 минут. За энэ бол ер нь бол NPC болон одоо хүн дээр босс дээр өгөх дэмэжийг бол 10%-аар нэмж өгдөг байгаа. За next. За энэ бол нэлээд W санагдсан. Энэ бол бүр амар W санагдсан. Жоо холдчихж уухгүй бол болохгүй шүү. Уусан. Яа, энэ бол сте амар зөө. Бүр grind хийж чад. Энэ яадаг вэ гэхээр зөө. За унши зөө. 2 минутын хугацаатай animate target юу гинэ. За энэ одоо юу гэсэн үг вэ гэхээр одоо өөртөө NPC-нуудыг одоо татна босс эдрийг. Бүр арай л амар. Бүр нэмэр хол гэж хахад өөдөөс сүрж ирээ нагаад одоо харж зөө юу. Харж. За одоо би энэ ч яхад одоо бараг тэр NPC ирэндээ. Бэж. Тэр харж гэнэ үү? За одоо тэр NPC одоо хэр олоос ирэх нь харъя. Тэр энэ ч яхад одоо ийм хол байхад шууд мэдрээд ирж байгаа байхгүй юу? Одоо тэр харж зөө юу. Энэ ч яхад л ирнэ. Йоо, амар уу guys. Энэ нас нэлээд авли potion. Энэ нас галзуу. За, next зөө юу. Loot seeker гинэ. Окей. За энэ нас нэлээд авгүй байсан. Энийг уусан. За тэнгууд хардаа бүүм chest-ууд гараад ирж байгаа. За энэ бол надад нэг юм амар гой санагдаад байгаа. Одоо хэдүүлээ ингээд go challenge хайх гэдэг ингээд chest-ууд хайдаг штеп. Тэ хаа chest дээр байдаг гэж хайгаал тэ. Яг нэг одоо ухаагүй chest дээр go challenge байх гал тэ нэг жоо хэцүү байгаад байдсан штеп. Тэр боломжоо одоо тэр одоо зүсийг одоо алга болгож одоо илүү хүн лава potion gooсан. За манай лава potion маань яг яадаг вэ гэхээр манай лава potion маань ер нь бол лавагаас тэнцвэртэй одоо дархлаатай лавагаас дэмэж авахгүй юм байна лээ. Гэтэ би яг авахгүй туршиж үзээгүй. Бүр огт авахгүй биш зүгээр амар баг авч иж магадгүй байх зөө юу. Та нараас комент дээр бичээд өгөрөө зөө юу. Эсвэл бүр огт лавагаас дэмэж авахгүй байж магадгүй за. Yes тэгээд нэг имерхүү байна. За тэгээд бидний хамгийн сүүл үзэх зүйл бол шинэ арал байгаа. За тэгээд шинэ арал руу яаж орох вэ гэхээр зарим хүмүүсүүд нь одоо шууд орж магадгүй энийг өмнө биелүүлсэн байсан бол зарим нь орж чадахгүй хүмүүсүүд нь наашаа анхаарлаа хандуулаарай. Яаж орох вэ гэхээр энд дэх боссыг ална. Энд дэх red боссыг алах байгаа. За тэгээд энд дэх red боссыг яаж алах вэ гэхээр энэ одоо хоёр талдаа 250 байлуу 500 NPC алах хэвээр. За тэгээд тэр NPC-нуудын одоо алаад одоо дуусан гутал одоо нүднүүд нь улаан заяа. Одоо хоёр нүд нь хоёулаа улаацсан байх юм бол энтэл нь болцсон. Энэ хоёр нүд нь хоёулаа улаацсан байх юм бол энтэл нь болцсон. За тэгээд дөрвөн нүд улаацсан байх юм бол энэ warnod-ыг бүгдийг хаална guys. За тэгээд ингэж одоо л хаарахгүй байл та дөрвөг болохоор тэгээд нүднүүдийн дөрвөгч юм бол одоо хагарна. Гэтэ ганцаараа хаалах бол боломжгүй юм байлээ guys. Ямар ч боломжгүй юм байлээ. Би бол ганцаараа хаалах гэж бол зөндөө үзсэн. Гэтэ болохгүй байлээ.
Тэгээд Red Boss нь бол бүр амар хэцүү юм байлаа guys. 1 сая амтай тэгээ бүр амар дэмжтэй. Би бол нэг удаа үхээд алдсан байгаа. Яа, Red Boss нь бол чанга бил. Ер нь бол энийг хийх чи бол доор хаяч нэг 2 3 найзтай байгаарэ. За тэгээ энийг хийж дуусныхаа дараа бол шинэ арал руу орох боломжтой байгаа. Яаж орох вэ гэхээр яг доор нь байгаа submarine дээр ирээд энэ үнтэй ярих байгаа гэж. За энэ үнтэй ярьлаа, yes дарлаа, ахаад yes дарлаа. Ингэснээр та шинэ арал руу очих байгаа. Yes, let's go шинэ арал. Йоо, за би шинэ арал руу хальт ороод ингэж л харж үзсэн. За одоо би яг гоё танарт яг бүр first reaction-аараа ингэж сонирхоо зөө юу. Окей, за энтх бол нэг иймэрхүү юм байна. За энэ үнтэй нэрч үзье. Би нэг TikTok-оос нэг юм харж ирсэн юм байна. Мөнгөөр яваад. Yes. За Tiger of Fury бусн руу нь бол мөнгөөр явах юм байна. За 10,000, 20,000. Yes, хамгийн үнэтэй нь 20,000 юм байна. Ер нь бол ингэж явах юм байна. За дээшийг харахаар бол сар харагдаж байна. Од харагдаж байна. Yes, nice. За тийм гол шууд үүдэрээ ороод явъя. Сонирхъя. За энэ арал бол ер нь бол яг нарийн ширийн зүйл ахгүй ерөөсөө зүгээр л нэг байдаг л арал quest биелүүлдэг нэг тийм арал юм байлээ. За хэдүүлээ нэг NPC-тэй нэг зодтолж үзье та. Бас ам их вэ шүү. Дэмэж бас овоо байна, ам их байна. Бас хөөрхөн. Окей, энэ ч нас нэг юм хэсэгтэй юм байна. Ахаад нэг. Yes. За тийм юм магадгүй те дараагийн автодууд дээр те энэ ч нэг юм quest master гэдэг юм те магадгүй нэг rework мэдгүй юм уунаар гарч магадгүй. Ямар гоё харагдсан бөө. Далаан доороос нар мандах ийм гоё харагдсан байна. За тэгээ одоо хүслэг намсын ёсоор нөгөө 3 item олъё. За нөгөөний 3 capsule-а цуглуулчлаа. Ер нь бол айгүй амархан юм байна уу. Би бараг сайн нэг 5-аас 10 минутын дотор л олчлоо. За тэгээ одоо хэдүүл явж RAM upgrade хийцгээе. За тэгээ одоо admin panel-тайгаа ярилцаа сайхан upgrade-лээд сайжруулаад илүү гоё болгоцгоё. Come on admin panel. За юу хийж сууж явда. Окей. За lighting. За миний хамгийн анхны admin panel-ийн fruit-ыг 100 болгож байгаа. Бүр хамгийн анхны fruit. Алуу. Игэ битгэн үү? Болцсон юм уу? За одоо би сая lighting fruit-ийг төвчүүлэг байсан байна. Okay, complete. And craft. Let's go. За болсон. За хамгийн анхны admin panel-ийн 100 болгосон fruit. Окей, за одоо тестлж үзье шууд. За окей, X skill хийлээ. Зигээ холдлоо. Луу гарч ирсэн шидсэн. Бүүм. Йоо. Сайн дээр улаан нүдийг харсан уу? Crazy. За одоо дахиад үзье. Хийсэн. Зигээ холдлсон. Бай. Йоо, crazy. W галзуу. За тэгээ ардаасаа шууд орбуда шидэн гэж байх вэ? Мэ. Арайч байдгүй юм байна. За тэгээ ардаас нь тэгээ одоо зин одоо ороод байвал арай л утгагүй UP fruit болох байхаа. За надад бол lighting fruit бол үнэхээр fire guys. Йоо галзуу. За тэг өнөөдөр мэтлэг маань энэ нөрөөр дуусчаа та бүхэн сэтгэлээ комент сэтгүүлдэгээрээ мөн дээрээс нь giveaway-д амжилттай оролцоорой guys. Бүгдэнд нь амжилт. За тэгээ дараа мэтлэг стримээр уулзцаая. Түр бай.